Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэвтрлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Сайн уу залуусаа. Би штэ. Шинэ камераараа гэрээ танилцуулъя гэж бодлоо. Манайх яасан бэ гэхээр гэрийнхаа байрлалыг солиохгүй юу? Тэгээд би нэрээ гэрийнхаа байрлалыг солилцсон юм чинь хүмүүст одоо гэрийнхаа шинэ байрлалыг танилцуулъя гэж бодоод тэгээд та бүхэндээ одоо юу мэр чимтэй за энэ манай бит гурийн унтдаг гэсэн өрөө байхгүй энэ ингээд унтдаг гэсэн өрөө маань энэ ингээ ормоо нисэн энд тэгээд ороо гаргаад манай энэ өрөөнд эйркон асаагаад сенс тавиад биш эйрконыг нь худлаар чинь сенс 50 30 градус байгаад байгаа юу. Энэ одоо ингээд ер нь бол миний хичээлийн ширээсэн чи одоо ингээд үүлэнгийн өмнө ширээ, багийн зургийн хэрэгслээ мэдгүй ер нь бол ингээд жоохон ийм ширээ болсон байгаа. Энд бол ингээд миний номнууд байж гин. Би одоо Монголоос хэд ном авчирсан одоо би бүгд нь уншина. Та нартаа гэж сонирхолтой миний энэ арсууд хөрөнтэй Мадонна гэд би энийг бүр амар олон жилийн өмнө уншаад тэгээд бүр дандаа бодож явдаг ном маань байгаа. За энэ ингээд манай чигчтэй яна тэр санд би гарчихлаа. Энэ ингээд миний гоо сайхны ширээ байна. Гоо сайхан чигчтэй надад ямарч будаг байхгүй болсон байлээ. За тэнгуутра манай галтгааг бол миний юугаар та нар бүгд мэдж байгаа шүү дээ. За энэ бол ингээ манай хувцсны өрөө болсон байгаа. Яна тэр толон дээрээс би гараад ирлээ. Ингээд ногдчих. Энд ингээд амар том ингээд нөө юунууд эссэн штэ. Шкафнуудаа гаргаад хувцснуудаа ер нь бол ингээд зэгцсэн байгаа. Тэгээд энд ингээд цүнхнүүдээ тавиад энэ доор нөө юбүнүүдээ тавьж байгаа. Энийг бол битгаар яаж хандлагаа мэдэхгүй байгаа. Энэ доор бол ингээд юу байгаахгүй юу? Хүнжлийн гудс моц байгаад байгаа. Тэгээд энд ингээд түр ибагийн бодогнуудад ингээд амьдрах боломж олгоод энд түр тавьсан байна. За ийшээ харах юм бол ингээд энэ манай малгайнууд байна. За энэ ингээд чамдаамнууд гэхдээ энэ чамдаамны энэ улаан цэгэр хоёр нь одоо манай ихч явхаар суларчин. Тэнгүүтээ одоо ингээд манай угаах хувцас маань байгаа. Хүүхдийн хувцастай угаах хувцас. Гэхдээ хүний өрөнгө бүгд нь угаана гэдэг зорилго тавиад бүгд бөөгнөлсөн байгаамаа. Өнөөдөр минь төрсөдөр учраас угаахгүй. Би маргаашнаас угаана. Би тэгэж болно эцтэй манайхаа. Би хөөх юм чинь. За одоо ингээ манай том өрөө. Манай том өрөөч бас л гоё болсон доо. Ингээл бит гурийн ор. Тэг ингээ болоо манай том өрөө. Энд ингээ манай сампунгийн сенс ингээд эйркон. Тэгсэн ингээл болоо. Тэгсэн бид халууцаад байгаа. Хараа би сая гэрээ танилцуулахад ингээд хөлс ингээд асгараа цуваад шүү. Йой. Камертаа олсон ч зүгээр сэтгэл хөдлөөд бичлэг хийчихлээ. Одоо миний гэрийн гинэ. Манай гэрийн дотоод температур 28 байна. Энэ ингээд манай хүүхэд байрчихсан юм л та. Ингээд энэ арилахгүй байгаа юм. Гэтэ яг чигшл маань 52 байна. Температур маань 28. Энийг нэг 24-өөс 6 дээр барьчвал ер нь бол яг болох гээд байгаа хгүй. Гэхдээ миний ингэж бас амар хэмнэсний хүчинд манай 7 сарын тогны мөнгө 35,000 вон гарлаа шүү дээ. Энэ том гэрийн тогны мөнгө 35,000 гэдэг чинь би бас амар сайн хэмнэсэн байгаас дээ. За. Миний охиныг халдаал ч та нар аваасаа үзүүлж штий миний охин жаа. Хайтай шүү гэ. Усан гарч марцсан. Хайтай шүү гэ миний охин. Хайтай юу? Ой. Хайтай юу? Хайтай юу? Хайтай юу? Хайтай юу? Хайтай шүү. За. Паца. 안녕하세요 여러분. Би одоо хоол идэхээр явж байна.
Тэгээд надад хоол авч өгнө гэсэн хүнтэй одоо би та нарыг уулзуулна. Тэгээ манд тэгсэн яах тэр хүнийг маань одоо авахын тулд бид хоёр сая ижигаа ярилцаад би бичлэг эхлүүлж чадсангүй хүүхдээ нөхөртөө үлдээчлээ. Тэгээд одоо камертай болсон хүн чинь амар гоё юм байна. Тэгээд нэг copyright орно гэд нэг байн гуцаараа бичгээс ер нь бол ингээд таслаад байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд нэг миктэй болсон чинь дуу явж исэн ч хамаагүй нэг давхар ярьж байгаа болохоор copyright орохгүй учраас яла ингээд бичлэгээ хийгээл явж чинь. Гэхдээ ингээд зүгээр юу ярих юм байхгүй байгаа ч гэсэн ингээд бичлэгээ хийсээр байх юм бол гоё юм шиг санагдчихээн. Өөр ингээд бичмээр санагдаад идэв биш дээ. Оцтой болохоор нөгөө яг санахаараа л бичдэг гэсэн чинь одоо ингэ камертай явж байгаа болохоор би ингээд бичлэгээ хийх ёстой шүү. Нэ. Нэр хэд халуунаас олж хүн нас орсон гэсэн тэгээд хэд халуунаас олж өндөр настай хүмүүс ингээд амар гудамжинд унаад байгаа гэж сонссон. Тэгээд тэр ямар ч өндөр сторицсэн. Тэгээд ер нь бол штэ манай гэр air condition тавиад дээрээс нь sense тавиад амар халуун байгаа. Тэгэхээр ер нь гадаа амар халуун ойлгомжтой л доо. Гэхдээ өнөөдөр ер нь бол манай чонжууд 35 градус байгаа байхгүй юу. Тэгж яхад одоо нэг бороо орох гээд нэг жоо үүлтэй болсон. Тэгээд ер нь бол гайг байна заа юу. Тэрнээс биш юу яаж аахгүй юу. Нөгөө нэг яг ингээд үүлгүй нартай байхаар амар. Гэтэ одоо бол гайг байна гадаа. Тэгээ би нөгөө нэг хоол идэх юм чи гад гээд ийм юм өмс жоохон зузаанд юм өмссөн бас хитрхи хүүтэй airconтэй бол даарчул яах юм бэ ч юм бэ монохон. За та нартаа хоол авч өгөх гэж би баян найзгаа. Энэ микийг ингэ чамд өгье. За баярлаа. Андаа төрс өдөр хийж байгаа. Юу ч игээд байна. Нөгөө нэг юу яадаг шиг хамт твитж байгаа стори идэх шиг юм болж байна. Үлдээхэн дээр нь. Шууд. За одоо тэгээд би тий 5 сараас шургуулсаггүй хаа тэгээд одоо энэ төрс өдрийн бэлэг л боллоо доо. Муугаа явах гатэ. Төрс өдрийн бэлэг боллоо доо. Баялаа. Би энэ дотор баг юу байгааг мэднэ гэснээс мэднэ. Гэхдээ яг очиж байгаад би танарт unboxing хийж үзүүлээ заяа. Вау. Гайхалтай. Кэштэлж байгаа юм байна. За баярлаа. Нөгөө нэг турмаараа болохоор чинь нэг юм бас хийсэн шүү. Би одоо яг маргаашнаас яг буцаад турж эхлэхээр шийдэлцсэн байна. Би сая хувц өмч үзсэн чинь орохгүй. Тэгээд би шийдчихлээ. Одоо дурыг. Би баярлаа. Нар ахгүй гэдэг юм өмс юм аа. Тэг бас нүуний бүдүүн болохоор таарах юм байна. Энэс өөр. Тэгээд новш гэж бодоод энэ гэрэлтэй үр дээрээ. Вау. Би чинь харуулгаа. Гэрэлтэй бол амар зүгээр. Арьс мөр амар голови харагдаж байгаа. Амар голови. Сүр жавхлантаа харагдаж байгаа. Голори харагдаж байгаа. Би бүр ингэж бодохгүй гарч ирсэн миний энэ дээр амар их юм гарч. За очиод ярих гэснээс. Тэр одоо хаана юм идэн гэгээж бүргэр хийх гэсэн байхгүй. Тэгсэм одоо энд орж ирж байна. Би энэ газар руу орж ирэхийг өчнөө олон жил хүссэн. Ядаргаатай. Надад боломж олтаагүй. Одоо би орох гэж байна. Нэг мөнгөтэй анаа шиг л намайг л урд гараал яваадах юм. Ядаргаатай. За. Өөр тавина. Энэ газар маань юу ямар газар гэгээж? Ерөнхийдөө нь штэ. Сушины буфе гэдэг юм уу? Нэг тийм загастай хоолны буфе заяа. Гэтэ яг бусад өөр хоолнууд байдаг л да. Гэтэ эдний яг гол юм нь энд байна. Энэ ягаад харагдахгүй вэ? Энд байна. Идэр шүү дээ одоо. Амар гастай. Тэр хүртэл байгаа. Тэр цаат хүртэл баярлаа. Штэ. Нийтлэг нэг тавганда ийм юм авлаа. Миний тавг юм байна. Цэнгүүнийг тавг юм байна. Тэгэд одоо бид хоёр энийгээ идчихэд дахиад босоод өөр юмнуудаасаа иднэ. Тийм ээ баярлаа. Сайхан хоолой харагдлаа. Сая бас харах. Тэглээ. Баярлаа энэ амттай хоолоор дайлж байгаад амтрах иднэ. Хоёр штэ. Хоёр дахь ид.
Одоо ингээ нэг мөсөн жимс амттангуудтайгаа хамт авцаахгүй юу? Тэгээд би энэ тавган дээр ийм авсан байна. За. Цэнгүүний болохоор ийм авсан байна. Тийм ээ. Тийм ээ хонгор минь. За тэгээд бид ийм билуунууд бүгднгээс нь хамсаж үзэх гээд иймийг авсан. Эднэрийг авсан байна. Жимс гэдэг ах чим аавууд энийг зармаг. Би сая энийг нь дээдлэх нь орё нөгөө нэг зармагн дээрээ жиглаад асгачихсан байхгүй. Тэгсэн чинь энийг харуулаагүй юм шүү дээ. Зармагн дээр жиглаад асгачихсан чинь хэрхэн асгахаа мэдэхгүй тэгээд бичээнд үрчихсэн. Тэгэд бидний жимс. За баярлалаа. Энд бас нэг гайхалтай шүл бит хоёр авсан байгаа. Тэгээд энэ шүлөө одоо хэрхэн идэхээ мэдэхгүй л байна. Би бол цэнгүүний мэдэх бах уу. За энийг идчихэж байгаа тэгээд бол. Чамд хэлэх үг байна уу? Гоё идэж байна. Найзуудаа авчираарэ гэж хүсье гэдэг. Сайн байцгаана манайхаа. Бид нар одоо ингээд миний төрсөн өдрийг тэмдэглээд караоке орохынхоо өмнө хоол идэх гэж байна. Гэтэ бид нэр архины газар ороод ирч гэсэн ягаад ч юм. Бид халуун цаад байсан. Гайгаж ингээд чинь. Одоо ингэ гэрдийн хөвгөлсөж байна. За заниа тэр үнцэг мөн үү? Мөн. Төрсөн өдрийн минь дүрийа. Гоё юм таалчээ. Баяр үргийа. Ингээ болчлоо манай хоёр ийм дараахан хүмүүстэй игэл хүмүүстэй. За баярлалаа. Рохтондоо тоглоом авлаа. ийм тоглоом аа. Байртал хараалаарай. Би энийг хэлсэн. Охин эндээс чи айна гэж чи Иба үгүй гэсэн. Ибагийн энэ өмссөн байгаа подолкаараа Иба кинондоо яваад тэгсэн чинь ийм студидтэй болж байгаа байхгүй юу? Студид хариалж байгаа. Тэр студийнх нь подолк. Ой чинь зайтай юм шүү. Зэ ордог гэсэн штэ. Shit, манай зээ. Бага штэ, бага. Зээ гол штэ. За. Үу. Ямар алей юм бэ? Ямар алей юм бэ те? Яаж хөдөлтөө бол ингэж Яа гэх юм бэ? айцнаа. Явд горин морин байд юм шүү хайр. Шаардж байгаа. Ер нь бол үнэхээр маш амар л шаардж байна. Худлаа. Би ер нь шаардахгүй байна, амар сонирн байгаад би ер нь угаасаа амар шаардна гэж бодсохгүй. Тэгээд өглөө босоод бол миний хоолоо сууж мууцсан заяа. Тэгээд бүр би яг л өнөөдөр орноос босохгүй юм шиг байсан. Тэгсэн чи Иба за миний хайр босод тэр энэ гомингийн шүлнөө суугаад тэгээд цагаан хөлсөө гаргаа усанд ороод чи зүгээр олно гэсэн чинь би үнэхээр яг усанд ороод зүгээр болцсон заа. Амар аз. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ч юмс өөрсдөө ингэж мэддэг байхгүй юу? Хэрхэн яавал тэ шаардлагатай зүгээр болгоно мэддэг байхгүй юу? Яс миний охин. Сэногч. Сэног.